Сар шинийн мэндэ одоо эрэлт хэлбэр. За, тавтаа морилоорой. Өнөөдрийн хичээл ингээд шууд эхэлчихье те хэдүүлээ. За, гипотироз өвчнөний 5 шинж тэмдэг гэдэг өмнө нэг рилс дээрээ тэгээ бичсэн чинь өвчний нэрийг хэлээгүй байна. Энэ ямар өвчин юм бэ гэд тэгээ асуугаад исэн. Тэгэхээр за гипотирозыг ярихаас өмнө хэдүүлээ тэрний суур үндсийг нь ярих шаардлагатай байдаг гэсэн үг. Тэгэхээр хэдүүлэнгийн зорилго маань өрөөсөө энэ өвчин гэдэг зүйл хаанаас юунаас үүсээд бий болоод тэр нь дамжраад хүндрээд имэн болон одоо тийм эмнэлгийн эмчилгээндээ дийлэгдэхгүй, эмчлэгдэхгүй байгаад байгаа шалтгаануудын тэгвэл талаар ярина гэсэн. Тэгээд үүний шалтгаан нь бид нарын дотор байдаг. Тэр талаар эмчилгээнүүдийн аргуудыг бас таядад хэлж өгнө гэсэн. Тэгэхээр бас яг энэ талаар те аутоиммуны талаар буюу гипотироз, бамбаа булчирхай, эрен булчирхайн өвчлөлүүдтэй холбоотой хэн нэгэнд хүргий түгээе гэсэн хүмүүстэй линкийг өөрийнхөө Facebook хуудсан дээр шеэрлж болно. Тэгэхээр хэрэгтэй хүмүүс нь чиний Facebook хуудаснаас хараад явах боломжтой гэсэн үг шүү. За аутоиммуныг хэрхэн эмчлэх вэ? Антителийг бууруулах арга гэд. Тэгэхээр энэ хоёр аутоиммун антител гэдэг маань хоёулаа ялгаа байхгүй мэрэгжлийн хиллэг. Тэгээ аутоиммун гэдэг өвчин одоо нэрн доор 400 гаруй төрлийн өвчний одоо нэрсүүд жагсаж идэг. Уг нь бол 404 гэж яригдтiin. Тэгвэл энэ аутоиммун гэдэг маань маш олон сэдв юм байна. Маш олон нэршлүүдтэй юм байна. Маш олон одоо өвчлөлүүдийг энэ дотроо агуулдаг юм байна гэж ойлгож болно. Антител гэдэг маань эсрэг бит гэсэн үг. Эсрэг бит. Бид нарын бит гаднаас ямар нэгэн бактери, вирус, мөөгөнцөр, паразит юу байна те? Гадны бит бидний бит орж ирэхэд энэ антител буюу эсрэг бит түүний эсрэг гараад одоо гадны бактеритайгаа бидний дархлааны эс одоо тулалддаг тийм ээ. Тэгжээч л бид нарын нөгөө нэг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэгдээд нөгөө би дархлаа сайтай гэж ярьдэн штэ. Яг тэр зүйлийг өөрөөсөө энэ антител гэдэг зүйл маань зохицуулж идэв юм гэсэн үг. За одоо ингээд ойлгомжтой болсон уу те? Тэгэхээр аутоиммун яаж бий болд юм бэ? Европ ангаах ухаанд яагаад эмчлэхгүй байна вэ? Энэ үүнийг. За эмчлэхгүй байснараа гарах гаж нөлөө нь юу юм бэ? Шинжилгээний аргууд гэрийн нөхцөлд ямар шинжилгээний аргууд байд юм бэ? Энэ талаар таад манд гэртээ энэ шинжилгээний аргуудыг бас хэрэглээд өөрсдийгөө шинжээд явчих болно гэсэн үг. Тийм ээ? За аутоиммуны эмчилгээний арга замын талаар хэлж өгнө. За гоё байна уу? За эмчнаар ч гэсэн хэн нэг нь энэ талаар энэ мэдээллүүд нь ер нь ховор номон дээр ч гэсэн ер нь байдаггүй. Энийг би гадны одоо мэдээллүүдээс авсан. Тэгэхээр ховор мэдээллүүдийг одоо таад те хүргэх гэж байна гэсэн үг шүү. За. За аутоиммун бол дархлааны системийн асуудал гэсэн үг. Тэгэхээр аутоиммун бол дархлааны системтэй холбоотой гардаг өвчлөлүүдийг хэлдэг. Энэ нь халдварын бус эмгэг. Жишээлбэл одоо бактери, вирус, одоо коронавирус гэдэг шиг бактериэр одоо мөөгөнцрөөр, паразитаар бидний бие халддаггүй. Энэ нь бид нарын бодож байгаа бодол, мэдэрч байгаа мэдрэмж, өдөр тутамдаа хийж байгаа үйлдэлтэй холбоотой энэ аутоиммуны өвчлөлүүд бий болдог. Нэг талаар итгэлийн өвчин гэж нэрлэж болно. Итгэл үнэмшлийн өвчин. Энэ нь сайн гэж итгэсэн бол энэ нь одоо бүр туйл гэх юм уу хязгаартанд хүрэхэд энэ өвчлөл болж идэг. Нөгөө талаар энэ нь муу штэ гэдэг одоо итгэл үнэмшил туйлда хүрэх юм бол энэ нь ялгаа байхгүй өвчлөлийг бид нарт үүсгэж идэг. Энийг л энэ аутоиммуны өвчин гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр
ийм хязгаарлалтын дотроо маш олон өвчлөлүүд бий болд юм байна, тийм ээ. Хавдар хүртэл ялгаа байхгүй хавдрын эс өөрчлөгдөөд хувирах нөхцөл нь хүртэл бид нарын саяны үйлдэл бодол, сэтгэлгээ, итгэл үнэмшил, дадал зуршил, сөрөг, буруу, одоо хэн нэгнийг шүүмжилсэн энэ мэдрэмж үүнээс гарах бид нарын сөрөг сэтгэл хөдлөлүүдээс үүдэлтэй өвчлөлүүд энэ аутоиммунд орж идэг гэсэн үг. За гипотироз. Тэгвэл энэ гипотироз гэдэг өвчлөл маань ялгаа байхгүй энэ аутоиммуны өвчний нэг нь байж таарах гэдэг. Нөгөө 404 өвчний нэг нь гипотироз гэсэн үг. За энэ гипотироз гэдэг маань юу гэсэн үг юм бэ гэхлээр бамбаа булчирхайн даавар. Энэ бамбаа булчирхай гэдэг маань энэ бид нарын хоолоон дээр эрвээхий хэлбэрийн жижигхэн тийм булчирхай байдаг. Тэрнээс ялгардаг дааврын одоо хангалтгүй ялгарлалтаас үүсэх өвчнийг гипотироз гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр дааврын дутагдлыг гипотироз гэж нэрлэдэг байгаа юм байна, тийм ээ. За үүнд болохоор одоо нөгөө тироид даавар нэг талаар одоо буурсан гэсэн хангалтгүй багассан нэг харуулдаг үзүүлэлтүүд. Үүнийг бид нар цусны шинжилгээнээс үздэг булчирхайн бамбаан шинжилгээ өгөөтгөөрөө гэд судснаас шинжилгээ авахад Т3, Т4, TCH гэдэг шинжилгээнүүдийн хариунууд гарч ирдэг тийм ээ. За тэгэхээр шинжилгээний арга нь бол өрөөсөө амархан шууд гарчдаг. Тэгвэл энэ гипотироз буюу аутоиммуны өвчнүүдийн эмчилдэг дэлхийн стандарт гэж үүдэг. Дэлхийн стандарт. Энийг бий бол гаргаагүй, бий бол одоо та эдэд хүргэж байгаа болохоос биш энэ нь дэлхийн стандартад байдаг. Аутоиммуны өвчнийг эмээр эмчлэгддэггүй. Жишээлбэл сахарыг эмээр эмчилсэн хүн байна уу? Бүрэн төгс 100% эмчлэгдсэн хүн байна уу сахарыг? Байхгүй шүү дээ. Хүн болгон эмээ уун, тариагаа тариулна, амьдралын зөв хэв маяг дадал зуршлаа баримтлаад явна, тийм ээ? Үүнтэй адилхан гипотироз ч гэсэн адилхан. Тэгэхээр энэ дөрвөн одоо дэлхийн стандартаар 4R эмчилгээ гэж яригддаг. Тэгэхээр бид нар хамгийн түрүүлээд юг барьж авдаг юм бэ гэхлээр сахар дээр, гипотироз дээр ч гэсэн нөгөө нэг эмийн эмчилгээг барьж авдаг. Тэгэхээр эмийн эмчилгээ хамгийн одоо сүүлийн эмчилгээний аргуудад ордог, сүүлд ордог. Эхэндээ бид нар юу хийх ёстой юм бэ? Гэх юм бол тэр өвчнийг үүсгэж байгаа хор бохирдол бидний биед байгаа буруу сөрөг кодлогдсон мэдээлэл эсийн одоо бөөгнөрл сөрөг мэдээллүүдийг арилгахаас нааш 1000 эмийн эмчилгээ, гормон эмчилгээ, антибиотик эмчилгээ хийгээд нэмэргүй гэдгийг л баталчаад байгаа байхгүй юу? Тэгэхээр remove 4R эмчилгээ нь өрөөсөө нөгөө англи хэл дээрээ 4R буюу remove. Энэ нь цэвэрлэх, арилгах, одоо шинжлэх гэдгийг л илэрхийлдэг. Тэгэхээр одоо бид нарын эрүүл бие бүтээх 90 хоногийн хөтөлбөр дээр ялгаа байхгүй яг энэ талаар ярьдаг байхгүй юу? Цэвэрлэгийг хийхгүйгээр эмэн эмчилгээ, бусад эмчилгээний аргуудыг аваад нэмэргүй байдаг. Энэ нь ялгаа байхгүй энэ дэлхийн стандартын эмчилгээнд орцсон яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо уламжлалт гэх юм уу одоо Европ эмчилгээний аргууд шууд хэрэгтэй болон хэрэггүй ашигтай ашиггүй бактериудыг шууд устгачдаг. Түүгээр бид нарын нөгөө дархлааны систем өдөр хоног цаг хугацаа өнгөрөхөд дахин шинчлэгдэх замаар бид нар дархлаагаа бий болгож идэг. Үүнээс өмнө юу хэрэглэх ёстой юм бэ гэхлээр энэ remove гэдэг анган шатны сэвэрлэгээний аргуудыг бид нар хийж өгдөггүйтэй холбоотой байнга өвчин дагуулдаг, байнга л өвдөлттэй, эмнэлэгт хэвтээд эмчилгээ хийлгээд гарсан ч гэсэн өвчин хэвээрээ байж идэг. Сарын дараа дахиад нөгөө нэг ёо гэдэг газар нь өвдсөн хэвээрээ байдаг нь өрөөсөө энэ цэвэрлэгээ хийгээгүйтэй холбоотой. Жишээлбэл хүний биед хамгийн багадаа шүү. Хамгийн багадаа 3 кг хүртэл бохирдол тээж идэг. 3 кг.
хүн болгонд бүр туранхай хүмүүс төр одоо би 47 кг-та 48 кг-та би жоохон жин нэммээр байна гэдэг хүмүүстээр хүртэл 3 кг-ийн хамгийн багадаа бохирдол тээж идэг. Энэ бохирдлоосоо болж жин нэмж чадахгүй байгаа хүмүүс одоо бохирдлоосоо болж жингээ нэмж чадахгүй байгаа гэсэн үг баггүй юу? Хэрвээ а хэд тарган байгаа бол тэгээ жингээ хасч чадахгүй 100 кг-аас 90-с дээш кг жинтэй байгаа бол ялгаа байхгүй. Энэ нь хамгийн минимум 3 кг. 3-аас одоо 6 кг хамгийн багадаа бохирдол хийж явдаг. 47 кг хүн 3 кг-ийн бохирдол тээж явж байгаа бол 100 кг хүн хитэн килограммын бохирдол тээгээд явах бол бодоод үзээрэй те. Тэгэхээр энэ бохирдол болгон маань өрөөсөө өвчлөлийн суурь байдаг. Бохирдол болгон маань бид нарын булчирхааны одоо тунгалгийн шингэн буюу булчирхааны системийг бохирдуулж идэг. Тэгэхээр энэ тунгалгийн шингэн урсж идэг одоо сувгууд маань бохирдсон байх юм бол хизээч бамбаа булчирхай, нойр булчирхай, бөөрийн дэд булчирхай энэ булчирхайлаг эргэтнгүүдийн өвчлөлөөс бид нар салдаггүй гэсэн үг. Энэ нь өрөөсөө тэр чигээрээ одоо бохирдол цэвэрлэн бамбаа булчирхааны одоо гипотиреостой байх юм бол заавал цэвэрлэгээний эмчилгээ шаардлагатай байдаг гэсэн үг. За хоёрдугаарт нь replace буюу өөрчлөх, солих. Юуг өөрчлөлт солих юм бэ? Нөгөө бид нарын буруу кодлогдсон сөрөг мэдрэмж, сөрөг бодол хэн нэгнийг шүүмжилдэг. Аль эсвэл хэдэн 10 жилийн өмнө бид нарт үүссэн гомдол, сүхэрл, хэн нэгнийг үзэн ядсан аль эсвэл ямар нэгэн зүйлээс айцтай байгаа тэр одоо мэдрэмж хийхгүйгээр эмэн эмчилгээ, бусад эмчилгээний аргуудыг аваад нэмэргүй байдаг. Энэ нь ялгаа байхгүй энэ дэлхийн стандартын эмчилгээнд орцсон яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо уламжлалт гэх юм уу одоо Европ эмчилгээний аргууд шууд хэрэгтэй болон хэрэггүй ашигтай ашиггүй бактериудыг шууд устгачдаг. Түүгээр бид нарын нөгөө дархлааны систем өдөр хоног цаг хугацаа өнгөрөхөд дахин шинчлэгдэх замаар бид нар дархлаагаа бий болгож идэг. Үүнээс өмнө юу хэрэглэх ёстой юм бэ гэхлээр энэ remove гэдэг анган шатны цэвэрлэгээний аргуудыг бид нар хийж өгдөггүйтэй холбоотой байнга өвчин дагуулдаг, байнга л өвдөлттэй, эмнэлэгт хэвтээд, эмчилгээ хийлгээд гарсан ч гэсэн өвчин хэвээрээ байж идэг. Сарын дараа дахиад нөгөө нэг ёо гэдэг газар нь өвдсөн хэвээрээ байдаг нь өрөөсөө энэ цэвэрлэгээ хийгээгүйтэй холбоотой. Жишээлбэл хүний бид хамгийн багадаа шүү. Хамгийн багадаа 3 кг хүртэл бохирдол тээж идэг. 3 кг. Хүн болгонд бүр туранхай хүмүүс төр одоо би 47 кг-та 48 кг-та би жоохон жин нэммээр байна гэдэг хүмүүстээр хүртэл 3 кг-ийн хамгийн багадаа бохирдол тээж идэг. Энэ бохирдлоосоо болж жин нэмж чадахгүй байгаа хүмүүс одоо бохирдлоосоо болж жингээ нэмж чадахгүй байгаа гэсэн үг байхгүй юу? Хэрвээ хэд тарган байгаа юм бол тэгээ жингээ хасч чадахгүй 100 кг-аас 90-с дээш кг жинтэй байгаа бол ялгаа байхгүй. Энэ нь хамгийн минимум 3 кг. 3-аас одоо 6 кг хамгийн багадаа бохирдол хийж явдаг. 47 кг хүн 3 кг-ийн бохирдол тээж явж байгаа бол 100 кг хүн хитэн килограммын бохирдол тээгээд явах бол бодоод үзээрэй те. Тэгэхээр энэ бохирдол болгон маань өрөөсөө өвчлөлийн суурь байдаг. Бохирдол болгон маань бид нарын булчирхааны одоо тунгалгийн шингэн буюу булчирхааны системийг бохирдуулж идэг. Тэгэхээр энэ тунгалгийн шингэн урсж идэг одоо сувгууд маань бохирдсон байх юм бол хизээч бамбаа булчирхай, нойр булчирхай, бөөрийн дэд булчирхай энэ булчирхайлаг эргэтнгүүдийн өвчлөлөөс бид нар салдаггүй гэсэн үг. Энэ нь өрөөсөө тэр чигээрээ
одоо бохирдол, цэвэрлэл нь бамбаа булчирхааны одоо гипотироостой байх юм бол заавал цэвэрлэгээний эмчилгээ шаардлагатай байдаг гэсэн үг. За хоёрдугаарт нь replace буюу өөрчлөх, солих. Юуг өөрчлөлт солих юм бэ? Нөгөө бид нарын буруу кодлогдсон сөрөг мэдрэмж, сөрөг бодол, хэн нэгнийг шүүмжилдэг. Аль эсвэл хэдэн 10 жилийн өмнө бид нарт үүссэн гомдол, сүхрэл, хэн нэгнийг үзэн ядсан аль эсвэл ямар нэгэн зүйлээс айцтай байгаа тэр одоо мэдрэмжүүдийг, бодлуудыг арилгана гэсэн үг. Өөрчлөлт солино. Нэг бол буруу өдөр тутамдаа хийдэг дадлуудыг, үйлдэлүүдийг солих замаараа энэ булчирхаан өвчлөлүүдийг бид нар эдгэж чадна. Гуравдугаарт нь re-inoculate буюу хэрэгтэй ашигтай бактери, шимтэж одоо хэрэгтэй витамин, минерал, эрдэс бодис ямар зүйл вэ? Тэр зүйлээрээ орлуулна. Хангана гэсэн үг. Тэжээлэр бид нарын биеийг тэжээж өгнө. Эхлээд цэвэрлжлээ. Буруу сөрөг зүйлсүүдийг арилгаад оронд нь шинэ хэрэгтэй ашигтай бактери юу вэ те? Чиний биед ямар хэрэгтэй зүйлсүүд байна? Чиний бие юугаар дутагдаад байна вэ? Тэр зүйлээр эд эсээ хоолно. За үүнтэй холбоотой дөрөвдүгüүрт нь repair буюу нөхөн сэргээлт гэдэг зүйл бидний эд эсийн дотор бий болж идэг. Эд эс шинжлэхдөхгүйгээр бидний бие эрүүлжихгүй. Нөгөө эмнэлэгт хэвтээд антибиотикоор эмчлээд тусал тариа аваад тухайн үедээ бид нар сэргэгдсэн юм шиг те бие маань эрүүлжсэн юм шиг гарч ирдэг. Тэгсэн мөртлөө энэ эмчилгээний одоо эмчилгээний арга маань биднэрт хамгийн ихтэй сарл үргэлжилдэг. Сар түүнийг хадгалдаг эс маань. Тэгэнгүүтээ дараа нь дахиад нөгөө ёо гэдэг үе мөчн өвддөг байсан бол тэр үе мөчн дахиад өвдөн, нойр булчирхаан өвддөг бол дахиад өвдөн, хоол шингэхгүй байвал ходоод нь дахиад өвдөн гэдэг шиг энэ шинж тэмдэг нь дахиад эхэлдэг. Яагаад дахиад байгаа юм бэ гэдэг шалтгаан нь энэ дөрвөн замыг бид нар туулаагүй байхгүй юу? Туулаагүй шууд 5 дахь эмчилгээ буюу Европ эмчилгээ нөгөө эмийн эмчилгээгээрээ эдгээсэнтэй холбоотой гэсэн. Одоо 6 дахь нь юу байдаг вэ гэхлээр хаалгааны арга байдаг. Жишээлбэл цусны хүүдийдээ чулуутай байлаа гэд цусны хүүдийгээ шууд авахулцдаг. Тэ олгоогоо месаслаар авахулцдаг. Өрөөсөө месаслын арга 6 дээр орж идэг. Тэгэхээр хамгийн сүүлийн арга хэмжээнүүдийг бид нар хамгийн ихэндээ аваад байгаатай холбоотой өвчлөл багасахгүй байгаа Монголд. Тэгэхээр чамд ойрхон байгаа гэртээ цэвэрлэх арга замууд те өөрийнхөө биеийг өвчин үүсгээд байгаа бохирдлуудыг цэвэрлэхээс нааш одоо нөгөө өвдсөн байгаа эд эрхтэнгүүд маань хизээч шууд 5 дахь 6 дахь аргуудыг хэрэгэлснээрээ эдгэрэлт хүрдэхгүй маа гэдгийг үүгээрээ баталчаад байгаа байхгүй юу? Тийм ээ. За одоо ойлгомжтой болж байна уу? Нөгөө гипотироз гэдэг маань бамбаа булчирхааны дутагдал маань юутай холбоотой байна вэ гэдэг маань өрөөсөө бохирдолтой холбоотой, хамгийн нэгдүгээр бохирдолтой холбоотой. Тэгэхээр энийг бид нар гэртээ зөвлөж олно шүү дээ. Одоо цагаан сар боллоо шүү дээ, тий сая болж байна. Тэгэнгүүтээ цагаан сараас өмнө бид нар гэр орон юу вэ те хувцс шүүгээ хөргөгч бүх зүйлүүдээ цэвэрлдэг үсттэй. Бүгдийг цэвэрлсэн те. Яг тэрэн шиг бидээ ядахтаа жилдээ нэг удаа чи цэвэрлэгийг хийж чадж гин үү? Цагаан сараар жилдээ бид нар гэр орноо юг одоо бүх зүйлээ бид нар хамаа цэвэрлдэг мөртлөө биенийхээ эд эс болгоныг чи жилдээ нэг удаа цэвэрлж гин үү гэдэг маань чи эрүүл байх замаа сонгож гин үү гэдэгтэй адилхан гэсэн үг. Тийм ээ? За сайн уу жижигээ, сайн уу тунгаа. За тэрэн шиг бид нар эд эсийг хүртэл бид нарын эд эс өрөөсөө улирал тутамдаа аль эсвэл одоо илэгний эд эс 6 сарда ч юм уу те ингэж шинжлэгдэж идэг.
Энэ шинжилэлтэнд байнга бид нар нөгөө нэг хийдэг өмнөх өвчин үүсгээд ирсэн арга зам, арга барилуудыг хэрэгэлсээр байх юм бол нөгөө шинжилэл гэдэг зүйл маань хийгддэггүй. Сая би нэг хүний шинжилгээг харлаа л та. 11 сарын эхээр шинжилгээ өгсөн илэгний шинжилгээ. Тэрэн дээрээ асаа далаат нь уг нь дэжгүй байгаад байгаа байхгүй юу? Тим өндөр биш. Тэгээд бас илэгний уургийн агуулмж нь бас бага хэмжээтэй байгаад байна. Тэгсэн мөртлөө сая 2 сарын 19-нд шинжилгээ өгсөн чинь асаа далаат нь өндөрсөд бас илэгний уургийн хэмжээ. За тэр уураг болохоор юуг илэрхийлдэг бэ гэхлээр тэр уураг нь одоо илэгний эс өөрчлөгдөөд дахиж шинжлэгдэхгүй байгаад байгааг илэрхийлдэг байхгүй юу? Одоо нэг талаар илэгний эс үхээд байна. Илэгний хатууралтай болоод байна гэдгийг л илэрхийлж байгаа үзүүлэлт байдیں۔ Тэр нь бас өндөр гараад ирсэн. Уг нь эрүүл хүн дээрээ бага байдаг байхгүй юу? 0.1 хэдээс 1 4-5-ын хооронд л байдаг. Байсан чинь бараг 100 хэд гараа явцсан. Тэгэхээр 3 сарын дотор илгэн дээр ийм өөрчлөлт гараад байгаа байхгүй юу? Ийм одоо доошоо гонцсон. Хэрвээ чи илэг цэс нойр булчирхай ходоод ямар нэгэн эргэтэн дээрээ сайжруулах арга хэмжээг өдөр болгон авахгүй бол муудсандаа тооц гэдэг нь штэ. Учир нь өдөр болгон бид нарын эд шинжлэгдэж идэг. Тэгвэл чи өмнөх арга барил дадлаа орхихгүй бол хизээч чиний эдис сайн тал руугаа шинжлэгдэхгүй гэдгийг л илэрхийлээд байгаа гэсэн үг. За сайн уу? Хайртай шүү. За тэгэхээр аутоиммуны шалтгаанууд саяны 404 өвчин дотроо гипотироз, сахар, үений өрөвслүүд, одоо хэрх өвчнгүүд бүгдээр орж байгаа шүү. Тэгэхээр энэ аутоиммун гэд би тгээ ярьчих за. Тэгэхэд аутоиммуны шалтгаануудад юу ордог вэ гэхээр ген. За генийг чи өөрчилж чадах уу? Би өөрчилж чадах уу гэвэл чадахгүй, тийм ээ. Энэ нь генээр уламжлагдаад ирсэн зүйл өрөөсөө 5% байдаг. 1-5% дотор байдаг. Бага хувь байгаад байгааз тэгэхээр энийг хэн ч өөрчилж чадахгүй. Энийг жинхнээсээ нөгөө 5-6 дугаар аргаараа л бид нар арга хэмжээ авдаг. За хоёрдугаарт нь орчин. За орчин нөхцөл гэсэн үг. Орчин нөхцөлд юу орж байгаа юм бэ гэвэл стресс, халдвар, хордлого, далд, үсгэлэн гэдэг зүйлсүүд орж байгаа. Хэдүүлээ одоо энэ хоёрдугаар буюу орчин нөхцөл, гуравдугаарт нь хоол боловсруулах замын хямрал буюу микробиота. Энэ хоёрын талаар ярилцсанаа гэсэн үг. За орчин нөхцөл болон хоол боловсруулах эргэтэн системийн хямралуудыг бид нар хүн болгон гэрийн нөхцөлд өөрийгөө шинжих замаар, өөрийгөө ажиглах замаараа хянаад эрүүлжүүлэх эрүүлжих боломжтой гэсэн үг. За, эрүүлжүүлэх гээд шал дими юм ирчлээ. За. Аутоиммун бий болох шалтгаанууд сая хэлсэнтэй үндсэн 3 байдаг. За 3-ийнхаа генд нь бид хоёрын өөрчилж чадахгүй. Тэгвэл орчин нөхцөл болон хоол боловсруулах эргэтэн системийг бид нар өөрчилж чадна. За энэ дотроо юу ордын бэ? Гэх юм бол одоо энэ жижиглээд нарийсаад явж байгаа байхгүй юу? Жижиглээд эд нарыгаа хэлж болно. Өлсөх. За өлснө гэдэг маань бид нар өдөр тутамдаа хоол идж байгаа. За идээд байгаа мөртлөө юу өлсөд байна вэ гэхлээр чиний ходоод өлсөхгүй байгаа. Чиний эс өлсөд байгаа. Эсийн өлсгөлөнг өлсөх гэж яриад байгаа юм. За үүнд эс ямар үед өлсдөг юм бэ гэхлээр энэ нь ганц 2 хоногийн дотор эс өлсдөхгүй. Хэдэн 10 жил үргэлжилсэн чиний одоо буруу хооллолтоос үүдэлтэй эс маань өлсдөг. Энд калори багтаа хоол хүнс. За калори багтаад нь нөгөө уураг, өөхтөс, нүүрс ус, витамин, эрдэс, бодис, ус гэдэг 6 элемент орж идэг. За энэ 6 элементийг өдөр тутамдаа тэнцвэртэй хэмжээтэй чи авч чадж байна уу? Энийг өдөр тутамдаа 3 жил, 5 жил, 10 жил, 20 жилийн, 30 жилийн турш чи энэ 6 элементийг зөв хэлбэр хэмжээтэй авч чадж гин үү?
За үүнээс үүдэлтэй биднэрт өссөх эсийн үрсгэлэн гэдэг зүйл далд явагдчихийдэг. За энэ нь саяны аутоиммун өвчнийг үүсгэх хамгийн нэгдүгээр шалтгаан нь болдог бахнэ. Хоёрдоорт нь нойрны алдагдал. Нөгөө одоо стресс ихтэй байгаа шүү дээ, тийм. Нойрны алдагдал гэдэг маань чанартай нойр оройны 22 цагаас шөнийн 2 цаг хүртэл чанартай нойрыг бид нар авдаг байх. Энэ үедээ унтаагүй бол унтаагүй 1-2 хоног унтаагүйг хэлэхгүй байгаад байна. Бас л ялгаа байхгүй. 1 жил, 2 жил, 3 сараас дээшх хугацаа хэлж байна. За энэ нойрны алдагдал бас аутоиммуны нөгөө 404 өвчнийг үүсгэж байгааг ойлгочих болно. 3 дахь нь урт хугацааны стресс. За үүнд бид нар дасан зохицдог. Жишээлбэл энэ урт хугацааны стресс гэдэг маань далд стресст ороо явчихдаг. Уг нь бол стресс гэдэг зүйл бид нарыг хамгаалах зорилготой. Аюул буюу одоо айдас гэдэг зүйл бид нарыг хамгаалах зорилготой байдаг уг нь. Тэгсэн чинь энэ хамгаалах механизмыг орчин цагт урт хугацааны стресс болгож даамжруулснаар энэ өвчнийг үүсгэх суурийг бид нар бэлтжиж идэм байна. Одоо хүүхдүүдэд таад маань ажиглаараа дараа 3 жил хэдэн жилийн дараа энэ аутоиммуны өвчнөдөө хүрэх үедээ үүнд энэ шалтгаанууд энэ хийж байгаа бид нарын үйлдэлүүд нөлөөлж идэм аа гэдгийг хэлээд байна те. За дөрөвдүгürt эм. Урт хугацааны турш ямар нэгэн эм танк та тогтмол ууж гинөө. Урт хугацааны турш гэдэг маань 3 жилээс дээш эм тан. За үүнд даралтны эм байнга уудаг тийм ээ. Тогтмол уудаг даралтны эм байгаад байна, сахарын эм байгаад байна, саяны бамбаа булчирхааны L-тироксинууд тийм байнга тогтмол уудаг гэдэгтэй. Энэ эмнүүдийг хэлээд байна. Интерферон буюу одоо дархлааны эмнүүд байнга уудаг. Нөгөө талаар одоо хэрэг өвчин үений өрөвслүүдэд стероид болон стероид бус өрөвслийн эмнүүдийг өвчин намдаах эмнүүдийг бид нар байнга уудаг тийм ээ. Дээхэн үед одоо нэг дицлин 5, дицлин 3-ыг 20-ны хоноо л тариулаад идэв гэсэн шүү дээ антибиотикийг. Тэгжээч үений өрөвсөл зүрхэн өвддөг. Одоо тэр ангин нь үе мөчөндөө орцсон гэж бид нар ярьдаг те тгийг хөвшсөн буруу яриа зөв ойлгодог. Энэ яриануудыг одоо саяны зүрхний өвчин, үе мөчний өвчин, өрөвслүүдийг ингэж 21 хоногийн турш G-пенцилинээр тариад 21 хоногт те нэг удаа тариад хамгийн багадаа жилээс дээш 3 жил хүртэл тарж иж энэ үений өрөвслүүдийг бид нар дардаг байсан. За ийм тогтмол ууж байгаа юм байна уу чамд? За дараагийнхан гой сайхны ямар нэгэн гой сайхны биетүүдийг өөрийнхөө биедээ суулгасан зүйлсүүд байна уу? Одоо гадны биетийг чи өөрийнхөө биедээр суулгасан гой сайханч бай, одоо эмчилгээний одоо стенд хүртэл зүрхэндээ тавилдсан шүү дээ. Зүрхний судснуудад тавьдаг стенд тиймэрхүү гадны биетүүд чиний биед байна уу? Тэр нь бас ялгаа байхгүй 1 жилээс дээш хугацаагаар суйрлагдсан байна уу? За дараагийнх нь болохоор вирус, илэгний ВСД вируснууд. Нөгөө талаар одоо герпес вирус. Герпес вирусыг бид нар хомхоо долоогоод идэг тийм. Би нөгөө уруул арчаагүй айлаас гэрээсээ хоол идэл гарсан чинь хомхоо долоодсон гэж ярьдаг. Тэр нь уруулынхаа эргэн тойрныг арчаагүйдээ тийм угаагаагүйдээ өрдөөсөө биш. Энэ нь герпес вирус тухайн арчаагүй гадаа хоол идчихэд амаа уруулаа арчаагүй гадаа гарахад жишээлбэл агаарта урвалд ороод бидний дархлааны систем сул ажилсантай холбоотой нэг герпес вирус маань бид нарын урууланд хомхоо болж гардаг. За энэ зүйл чамд байна уу? Герпес вирус бол надад зөндөө байдаг гэсэн юм. Тэ? Тэгэхээр
Энэ нь за нөгөө одоо вирусууд ковид вирусч бай одоо Монголд дэгдээд байгаа улаан бурхан тархаад ирсэн байна. 7 сартай хүүхэд 6 дахь удаагийн одоо юугаараа илэрсэн гэл явж штэ тий. Тэрэн шиг тархамал вирусууд байна уу? Илэгний вирус байна уу? Тэ? Үүнд им тариа тогтмол хугацаатаа ууж байна уу? Жишээлбэл С вирусанд илэгний тэ 6 сар хамгийн багадаа ууд нь штэ. ВД вирустай байх юм бол тэр нь хамгийн багадаа 2 жил уудаг имийг нь тийм тогтмол ууж байгаа им бас байна уу гэсэн үг. Аль эсвэл чамд ямар нэгэн вирус байна уу чиний биед. Хүн болгоны бид вирус бол байдаг. Тэр нь чиний дархлаатай холбоотой гарч ирээд идэг хэвгүй юу? Чиний дархлаа хэр байна вэ гэдгийг л илэрхийлээд идэг. За архаг чих хамар хоолойн өрөвслүүд байна уу? Чихэн өвддөг, хоолойн гамриттэй удаан жил явж гин үү? Жишээлбэл гамритыг өвөл хагалгаанд оруулдаг те. Зундаа бол хагалгаанд оруулахгүй сэрүүний улиралд оруулна гэл ингээл антибиотик эмчилгээ хийлгүүлээл яваад идэв штеп хэдэн жил. Яг тэрэн шиг ямар нэгэн өрөвсөл байна уу? Үний өрөвсөлж байж болно. За энэ өрөвслүүдийг хийгээгүүтээ тэр дорн арга хэмжээ аваагүй бол өрөөсөө энэ аутоиммуны өвчний суурийг бид нар бэлдээд явж байгаа юм байна гэд ойлгож болно гэсэн үг. За нөгөө байнга уудаг эмэн дотроо эстрогены өөрчлөлт жирэмслээс хамгаалах эмнүүд ялгаа байхгүй удаан хугацаагаар ууж штэ. Сэвэршилтийн үед бас эмнүүд уугаад эхэлдэг. Тэ? Сэвэршилтийн одоо хам шинжийн үед тийм эмнүүд байна уу? За дараагийнх нь сая хэлсэнтэй хамгийн ихэнд нөгөө далд үлсгэлэн гэд шимж тэжээлийн дутагдал гэсэн үг. За үүнийг бид нар ер нь гэрийнхаа нөхцөлд хурдан онцлож болно. Чамд гарч байгаа өөрчлөлтүүдээс хараад сонсоод далд үлсгэлэн байна уу үгүй юу гэдгийг шууд мэдэх боломжтой. За саяны далд үлсгэлэн дотроо энэ нарийн гэдсний шимэгдэлтийн байдал буюу цоорхо гэдсний синдром гэдэг шинж тэмдэг байдаг. Цоорхо гэдсний одоо цоорхо гэдс гэж ярьдаг. Бид нарын ходоод тийм ээ. Ходоодноос залгаа 12 хорог гэдэс дараа нарийн гэдс дараа нь ингээ бүдүүн гэдс ордог хэвгүй юу? Ингээ залгаа. Тэгээд хажуугаар нь нөгөө цусны суугнууд, нойр булчирхааны суугнууд ингэж нарийн гэдсэндээ залгагдаж орж ирдээ. Тэгэхээр нөгөө ходоодондоо хоол ингээд 2 цагийн турш боловсроод нарийн гэдсэндээ орж ирсэн үедээ нарийн гэдс маань тэр хоолныхоо шимт хичээлийг сордог талбай байж идэг. Өрөөсөө чиний идэж уусан хоол хүнстэй витамины одоо цуснд орох хэсэг нь нарийн гэдс үүдэг. Хэрвээ чиний нарийн гэдс соорхоо байх юм бол одоо нөхцөлттэй байх юм бол тэр хоолныхоо шимт хичээл чиний цусандаа ороод цусаар дамжаад эдис одоо үс хумс арьсандаа очиж чаддаггүй гэсэн үг. Тийм учраас ходоод нарийн бүдүүн гэдсээ сэвэрлэж дараа нь түүнийг нүхэн сэргийх замаараа бид нар саяны талд өрсгөлэн гэдэг зүйлээсээ салж болно. Энэ нь маш амархан яг хийх юм бол маш амархан. Чи зовх шаардлага байхгүй. Зүгээр л амьдралын дадлал өөрчлөхөд хангалттай байдаг гэсэн үг. Энэ цоорхоо гэдсний синдромыг арилгахч боломжтой. Үүнийг зөвхөн хоолоор л засдаг. Өөр юу ч биш, тийм ээ. За. Энэ дотроо нөгөө гипоацид. Гипоацид болоход даавруудын дутагдал бий болж идэг. Гипоацидыг бас шалгах нь амархан. Шинж тэмдгээрээ мэддэг. Ходоодны одоо хоол шингээх процесс хэр байна вэ гэдгээсээ л шалтгаалдаг. Чиний арсны өнгөтэй арсан дээр ямар нэгэн тууралт те байна уу, гардаг уу?
аль эсвэл өнгийн нөсөөнүүд, толбонууд байдаг уу гэдэгтэй холбоотой байдаг. Тэ хихэрдэг үү? Хоол шингэхгүй байна уу? Одоо сая сагаансараар идсэн хэдэн бууз нь шингэхгүй байна уу? Энэ болгоно ходоодны гипоциттай холбоотой. Уг нь бол ходоодны хүчил хамгийн хүчтэй хүчил байдаг байхгүй юу? Тийм хүчтэй хүчил байж ич 1-3-ын хооронд байдаг. Одоо бид нар 10 жилдээ үздэг байсан шүү дээ. pH нь 1-3-ын хооронд pH-тай байх юм бол энэ нь хүчлэг хүчил гэд. 7 байх юм бол саармаг, тий? 7-оос дээш байх юм бол шүлтлэг болоо явцдаг. Тэгэхээр бид нарын цус, арьс, гумс одоо юу вэ? Бусад эд эрхтэнгүүд элэг цус, нойр булчирхай бусад эд эрхтэнгүүд бүгдээрээ шүлтлэг үгүй хүчлэг гэж идэг байхгүй юу? 7-оос дээш гэсэн үг. Харин ходоодны ёроол 1-3-ын pH-та буюу хамгийн хүчлэг орчин байдаг. Тэгэхээр нөгөө ходоод ингэж нөгөө дээшээгээ улаан хоолоороо сөргөөд чээж гашуу оргоод байна л гэж ярьдэн штэ тийм. Энэ маань нөгөө ходоодны хүчил сөргөж орж ирж байгаа гэсэн үг. Нөгөө талаар сөргөж орж ирж байгаа нь хүчил ихтэйдээ биш. Хүчил багтаатаа тэгж сөргөж орж ирдэг. Хэрвээ хүчил ихтэй байх байсан бол хоол маань хурдан шингэж, шимэгдэж боловсрох ёстой байхгүй юу? Тэхгүй байгаа юм. Энэ нь гипоацид, ацид босонтой холбоотой гэсэн үг. За хоолны шингэц муудах. Маш олон мэдээллүүдийг одоо нэг дор би өгөөд байна л та хэд маань ойлгож байгаа юм болоод. За ямар ч хэсэг эхний ээлжиндээ сонсоод өнгөрөөрэй. Эхний ээлжиндээ та хэд маань ойлгохгүй байж болно. Гэхдээ 2 3 дахь удаага сонсоод ирэхээрээ ойлгодог болов шүү. За хоолны шингэц муудах нь саяны ходоодтой холбоотой гэсэн тий. Ходоодтой холбоотой бас нэг юм нөгөө хеликобактертай байдаг шүү дээ манайхаа. Хеликобактер нь ялгаа байхгүй ходоодны дархлаа суларсан үедээ хеликобактер үржиж гарч ирдэг. Түүнийг 4 төрлийн антибиотикоор дарлаа гэхэд ялгаа байхгүй сарын дараа дахиад хеликобактерийг гаднаасаа авахын замаараа бид нар авах боломжтой шүү дээ, тийм ээ. Авчаад дахиад чиний ходоодны саяны дархлаа, ходоодны хүчлийн хүчилсүүлтийн баланс алдагдaltaй байх юм бол нөгөө дахиад сарын дараа 4 антибиотикээ дахиад уух юм хайшаа юм тий. Тэгэхээр ходоодны дархлаагаа сайн байлгаж иж бид нарын одоо хеликобактертай тэмцэх чадвар маань нэмэгддэг гэсэн үг. За хоолны мэдрэмтгий байдал спирт, глюкокортикоид. Глюкокортикоид гэдэг маань нөгөө стероид бас үргэслийн эсрэг эмнүүдийг хэлээд байгаа. Эмнүүдийг хэлээд байгаа ер нь. За антибиотикууд. За нүүрс ус. Нүүрс ус дотроо бид нарын иддэг талах, боорцог, печень юу вэ те сахар энэ төрлийн зүйлсүүд энэ нүүрс ус дотроо ордог. Нүүрс ус бид нарт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ хэрэгтэй хэмжээнээсээ даваад явчихаар тэр бид нарын нойр булчирхай ачаалттай болдог. Тэгээд нойр булчирхай ачаалттай болоод ирэхээр нойр булчирхай маань өрөвслөх процесс маань нэмэгддэг байхгүй юу? Энэ нь нүүрс устай холбоотой. Нөгөө инсулинаа ялгаруулах гал садах ядраа зовоод байгаа байхгүй юу? 2-3 дахин нүүрс усыг их хэмжээгээр бид нар идээд ирэхээрээ 2-3 дахин ажлыг нойр булчирхай маань гүйцэтгэх болчоод идэг. Тэр үедээ цуцаад ирэхээрээ нойр булчирхай ачаалттай болоод нөгөө инсулинийг ялгаруулж чадахгүй өөрөө өрөвсөх зам руугаа ордог. За тэр маань өрөвсөх зам руугаа ороод ирэхээрээ нөгөө нэг аутоиммун гэдэг өвчний сүрийг дахиад бид нар тавиад өгч ийна гэсэн үг. Тийм ээ. За урт хугацааны стресс. Урт хугацааны стресс гэдэгдээ саяны нөгөө яагаад энэ урт хугацааны стресс бий болоод байгаа шалтгаан нь бид нарын бөөрийн дээд булчирхай үүнийг зохицуулж чадахгүй, тис чадахгүй, болио. Энэ их ажлыг би нэг цагийн дотор хийж чадахгүй гэдэг шарлаан байгаа байхгүй юу? Бөөрийн дээд булчирхайны шарлаан өрөөсөө энэ стресстэй холбоотой гэсэн үг. Тэ? За химийн эмчилгээний юмнууд. Энэ нь одоо тэ ямар нэгэн химийн эмчилгээ авч байгаа бол бид нарын нөгөө нэг 4 аргыг хэрэглэхгүй бол
аль эсвэл өөрийнхөө бие эдээсээ тордохгүй бол чи энэ аутоиммуны өвчнүүдийн 404 төрлийн аль нэг өвчний суурийг чи тавиад байгаа гэдгийг л илэрхийлдэг гэсэн үг. Тийм учраас та хэд маань одоо ямар буруу сөрөг дадлууд түрүүнээс хойш яриад нь штэ тий. Аль нь чамд байна вэ гэдгийг өөрөөсөндөө ажиглаараа. Би ерөнхийд нь ингээд онол хэсгээ яриад байгаа болохоос биш яг хувь хүний хүнтэй холбоотой зүйлийг ярихгүй байгаад байгаа шүү. За. Тийм учраас ингэж ерөнхий яриад байгаа гэсэн үг. За. За эднэр бол нилээл гүнзгий болоо явчихна. Эднэрийгээ ярихаа болчихъя. За тэгэхээр энэ аутоиммуны өвчний суурьуд аль эсвэл дадлууд чамд байгаад байгаа бол хамгийн түрүүлээд юу хийх ёстой юм бэ гэхлээр хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг хэвийн болгохоос эхэлдэг. За үүнд бидний эд дис маань юг биднээс шаардж байд юм бэ гэвэл хамгийн түрүүлээд селен гэдэг элементийг шаарддаг. Селен. Тэгэхээр дараа нь болохоор хоолнд анхаар гэдгийг илэрхийлдэг. Хоолндоо сүү, гурилан бүтээгдэхүүн, за энэ дотроо одоо тийм баклажан, помидор, улаан перц, пектин агуулаагүй хоол хүнс сүүдийг хэрглэж гинүү үгүй юу? За өндөг хэрвээ спирт, хлорелла, спирулина, кофе, какао, цай тэгэд нөгөө нэг бүтээгдэхүүнүүдийн гадна талд найрлагууд дээр нь байдаг шүү дээ. Е агуулсан, Е орсон хүнсний бүтээгдэхүүнүүдийг ажиглаж анзаарнаа гэсэн үг. За ойлгомжтой байна тийм ээ. За тэгэхээр энэ бамбаа булчирхаа гэдэг маань яг энэ одоо ингээд те энэ зурган дээр байгаа шиг бид нарын хоолон дээр байдаг. Эрвээхэй хэлбэрийн булчирхаа байдаг. Жижигхэн булчирхаа байдаг гэсэн үг. За энэ булчирхаа бидний энергийг зохицуулж идэг. Хэрвээ өглөө босоход хүндрэлтэй, ядардаг, сүлддэг, тэ унтаагүй юм шиг мэдрэмж авч байгаа бол чи энергийн дутагдалд орсон байна. Тэгвэл энэ энергийн дутагдлыг хийж байдаг, нөхчийдэг зүйл энэ бамбаа булчирхаа байдаг бахнэ. Тэгвэл чи энергигүй байгаа бол, ядарч байгаа бол, сүлдж байгаа бол өрөөсөө энэ бамбаа булчирхаагаа анхаараараа. Ятгахтаа нэг шинжилгээг өгөөтхөөрөө гэдэг тохиог л өгж байгаа гэсэн үг. Бамбаа булчирхааны шинжилгээ амархан штэ. Шинжилгээ авдаг газараа бамбааны шинжилгээ өгье л гэл нэг 20-30 мянган төгрөг л байд юм. Манай дээр тийм л байдаг. Амархан тэгэл болоо гэсэн үг. За шинж тэмдгүүд нь одоо нөгөө гипотиросын шинж тэмдгүүд нь юу байдаг вэ гэхлээр сая хэлсэнтэй нөгөө ядраад байгаа нь энерги хүрэлцэхгүй байгаа байхгүй юу? Энергийг юу хийдэм бэ гэхлээр саяны одоо гормонууд бид нарт өгж идэг байхгүй юу? Тэгэхээр гормоны дутагдaltaй орцсон байгааг илэрхийлдэг. Нөгөө ядраад байгаа нь хэвийн бус ядралт нь гэсэн үг шүү дээ. Одоо ажил хийгээд тэдэн цаг унтаагүй тэр ядралтыг бол хэлээгүй байгаа шүү. Тэрнээсээ ялгаж ангид байлгаараа. Тэгэхээр хэвийн ядралт байна уу? Аль эсвэл энэ нь яг одоо миний булчирхааны үйл ажиллагаатай холбоотой ядралт байна уу гэдгийг л ялгаж салгана. За, нойр ихсэж гин үү? Аль эсвэл багасж байна уу? Жин нэмэгдэх. Нэг бол жин хасагдж гин үү? Дутуугийн нөхцөл байдал. Энэ нь сэтгэл зүйн дутуугийн нөхцөл байдал гэдэг. Жишээлбэл сэтгэл санаа нь ямар ч зүйл дээр баярлахгүй, ямар ч зүйл дээр гонихгүй, ямар нэгэн эмоц гаргадаггүй, уйлах зүйл дээр уйлахгүй, инеэх зүйл дээр инээж чадахгүй. Ингэж нөгөө эмоцоо өөрөө барихгүй байсан ч гэсэн энэ эмоцийн эмоцоо гаргаж чадахгүй байгаа гэх юм уу? Яг тийм нөхцөл байдал байна уу? Гэдгийг л хэлээд байгаа. Энэ нь одоо сэтгэл хангалуун биш байдал. Тийм ээ? За. Сайн уу?
За сайн уу? Сайн. Тийм. За. За, гипотерозын шинж тэмдгүүдийн талаар би яриа л явж байна. За. За, дараагийнх нь энэ чи би үс уналт, хумс хоогрох те арьс хуур ашиг. Энэ бид нарын гадна би эд эрхтэнгүүд маань одоо хэр байна вэ? Нүсээ тол бихтэй байгаад байна уу? Арьс шарлаад байна уу? Хуур ашаад байна уу? Бүр цагаараад байна уу? Хөхрөөд байна уу? Ямархуу байгаад байна вэ? Гэдэг нь ялгаа байхгүй энэ гипотеростой бид нарын булчирхааны үйл ажиллагааны доголдолтой холбоотой байдаг бахны. За үргэлжил хаван. За өвөнд нөгөө өглөө босоход нүд маань ингэж те бэлцийгээл босоод ирдэг. Үүнийг бид нар ихэнхдээ бөөртэй холбоотой миний бөөр өвддөг юм аа, бөөр үргэлжлэлтэй юм аа гэж ярьдаг. Тэгэхээр ялгаа байхгүй бөөрнийхөө тэр дээдлэлт байдаг нөгөө жижигхэн нэг булчирхаа байгаа дээ штэ. Тэрнтэй бас холбоотой байхгүй. Тэр маань маш их ачаалсантай холбоотой энэ хаван гэдэг зүйл ингэж нүдэн дээр нүүрэн дээр цэлхийгээл гарч ирдэг. Тэгээ хөлийнхөө шилбэн дээр хилээ бас өглөө босоод толиндоо харахаараа энэ шүдний ором гарцсан байдаг. Энэ нь ялгаа байхгүй нөгөө хаван байгааг илэрхийлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нарын бие эд эрхтэнд ямар нэгэн одоо нэг зовиортой гэхэд хайшаа тий. Зовиоргүй тийм нэг одоо хилэн дээр шүдний ором ороход эн чин зовиоргүй шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ нь бид нарын дотор эрхтэнгүүд ямархуу байгааг шууд илэрхийлээд байгаа байхгүй юу? Шинжилгээ өгөхгүйгээр илэрхийлж байгаа нэг хэлбэр нь гэсэн үг. Одоо ингэж нөгөө арьс болон бид нарын махныхаа дундуур ингэж дарахаараа бэлцийгээд бид нарын хуруу ороод идэг. Тэ энэ нь ялгаа байхгүй нөгөө хавантай байгаад штэ. Цүлжилт үүсээд байна гэдгийг илэрхийлдэг. Тэ мэ? За жим бахта гэдгийг хэлсэн. Нас нь болоогүй 50 гараагүй бэжиж биений юмны алдагдал байна уу? Аль эсвэл орондоо муу агаад тэ нөгөө сексний ямар нэгэн дур хүсэл байхгүй байна гэдэг ч юм уу тийм. Ийм зүйлсүүд нь одоо настай холбоотой хит эрт байгаад байна уу? Жишээлбэл одоо 30 наснда сэвэршилтэнд эхэлсэн тий. Хүүхд гаргаагүй, хүнтэй суугаагүй 30 настай эмэгтэй хүн сэвэршээд штэ. Энийг л хэлээд байгаа гэсэн үг одоо хэвийн бус ийм үзэгдлүүдийг. За ой тогтоолт муудах. За бид зүгээр ингээ хэлээд идэв штэ тий. Зүгээр ой тогтоолт муудлаа гэд энэ нь ковидтэй холбоотой. Ковид туснаас болоод би ингээд ой тогтоолт муудаад байгаамаа. Аль эсвэл би наркостой хагалгаанд орсон учраас ингэж ой тогтоолт муудаад байгаамаа. За тэр байж болно. Гэхдээ энээсээ ялгаж салгана. Хэвийн бэжэж ямар нэгэн зүйлийг мартаж санаад тий барьсан тавснаа мэдэхгүй. Ойрын хугацааны марталт байна уу? Холын хугацааны марталт байна уу? Төр зургийн марталт байгаад байна уу? Гэдгийг бас шинжээд яваарай. За анхаарал төвлөрөл сул. Одооны хүүхдүүдэд ихэнхдээ энэ анхаарал төвлөрөл маш сул байдаг. Энэ нь юутай холбоотой гэж бодож байна. Ялгаа байхгүй бид нар нөгөө 404 өвчний аутоиммуны өвчнүүдийг одоо тавиад байгаа байхгүй юу? Хүүхдүүдээсээ энэ бүх шинж тэмдгүүдийг та хэд маань ажиглаатахаараа. За байнга гар хөл даардаг. За гар хөл даарах нь цус багталт тийм ээ. Цус багталт нь явж бид нарын нөгөө нэг одоо саяны хөдөлгөөнтэй бас холбоотой ялгаа байхгүй нөгөө дунд чөвгнөөс, илэгнээс, дэлгүүнээс энэ эргэтөнгүүд цусны улаан эсийг, улаан бөөмийг одоо үүсгэж идэг байхгүй юу? Тэгэхээр чин гар хөл даарна гэдэг маань энэ хөлийнхөө одоо гарынхаа үзүүрт цусан эргэлт байхгүй байгааг илэрхийлдэг. Тэгвэл тэр цусан эргэлт яагаад байхгүй байна вэ гэдэг нь маш олон шалтгаантай шүү дээ. Энийг ярих юм бол дахиад нөгөө хэдэн цагийн лайв болно гэсэн үг. За энэ талаар дараа ярив. За гидсний үйл ажиллагааны алдагдал нөгөө ходоод элэг цэс нарийн бүдүүн гэдэс гэд тэ энэ аль нэг
одоо бүдүүн гидсний үйл ажиллагаа алдагдана гэдэг маань өтгөн гарахгүй байх, нэг бол гидсний төгжрэлтэй байх, нэг бол хий гарах, нэг бол хийгээ төгжих гэдэг ч юм уу тий. Маш олон асуудлуудтай. Одоо цэс чулуутай байх, цэс өтгөрлөлттэй байх, хий дүүрэх энэ бүх зүйлсүүд маань энэ хоол боловсруулах эргэтэн систем буюу амны хөндийгөөс аанус хүртлээ бүх эргэтэн системүүдийг хамруулж байгаа гэсэн үг. За ойлгомжтой байгаа тийм үү те. Тэгэхээр битэрийн хийж байгаа нөгөө нэг гидсээс эвэрлээч, элэг төсөөс эвэрлээч гэдэг маань саяны нөгөө 4 R буюу эмчилгээний эхнийх нь багхгүй юу. Эхний зүйлийг хэдүүлээ хийгээгүй байж дараагийн зүйлсүүдийг хийх ямар нэгэн боломжгүй багхгүй юу. Тийм ээ. Тэрийгэ тайлбарлаад ойлгуулах гай битээр нь эн тэндээ чарлаад тийм вебинар хийн, Zoom уулзалтаа хийхээр одоо юм болгон цагтаа 2 3 цаг хийхээр нөгөөдүүлийг заримдаа бусад хүмүүс маань сонсохгүй ч юм уу тийм ямар их юм ярдیں, ямар их нуршдیں, ямар их цагтай юм бэ гэдэг ч юм уу тий. Олон юм ярьдаг. Ярих зүйл их байгаа учраас тэр 2 3 цагтаа багтдаггүй байхгүй юу яг үнэндээ. Тэ? Тэмээ сарагч. Яг үнэ. Яг үнэ. Тэгэхээр зэрэг ярих юм маш их байгаад байна. Ер нь дэлхийн нийтийн эрүүл одоо мэндийн гэдэг юм уу, эмчилгээний хандлага ерөөсөө хувь хүн өөрөө өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх гэдэг тал руу бол маш их явж байгаа. За тэгээ бид хоёр ч хоёулаа гадаадад ажиллаж амьдардаг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг гадаадын хүмүүсийг харж байхад манай монголчуудтай харьцуулахад маш их өөрсдийнхөө эрүүл мэндэд хариуцлагатай ханддаг. Тэгээд сүүлийн үед ялангуяа одоо бид нарын өөрсдийн одоо аав, ээж, ах トゥ өвөг дээдсээс уламжлаад ирсэн энэ одоо хоол хөдөлгөөний чанар тийм ээ биегээ эрүүл байлгахын тулд хүмүүс ямар их юу ядгийм бэ те хүч хөдөлмөрөө зориулдаг юм бэ гэдгийг гадныхан болохоор зэрэг маш их хүч хөдөлмөр зориулж харагдаад байгаа байхгүй юу? Манайхан бол энэ чинь аль хэзээний ёс уламжлал дотор нь бүх юм нь байж байгаа байхгүй юу? Ёс уламжлал дотор нь яг өгөхөр зэрэг өвөлдөө асгараа зэрэг маха иддэг. За тэгээд 100 мөн чинь ерөөсөө мах иддэггүй, цагаан идэгээ идээд, гизээ цайлгаад, айраг цагаагаа уугаад гэдэг ч юм уу. Тэгээд мал ахуйгаа хөөцөлдөөд, хөдөлгөөнөө маш сайн хийгээд, уул хадаар яваад, жимс ногоогоо түүж идээд гээд ингэхээр манай уламжлал дотор одоо нүүдэлчин соёл дотор маань бидний цуснд байж байгаа энэ одоо програм маань сүүлийн үед нийгэмшилтэй холбоотой, хотчлолтой холбоотой маш их алдагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг аль хэзээний хотчоод явж байгаа хүмүүсийн хувьд бол яг гадаадынхантай ижилхэн одоо жишээлбэл энэ Европынхантай ижилхэн хэмжээнд хүч хөдөлмөрөө эрүүл мэндэ хамгаалахын төлөө, эрүүл байхын төлөө зориулах шаардлагатай болчиход байгаа юм. Зориулах шаардлагатай. За энэ юу гэхээр зэрэг өглөөнөөс орой олтол ерөөсөө байнга биеийн тамир хийгээд ч юм уу эсвэл одоо хоол унд те өглөөнийхөө цайг бэлтгэхээс эхлээл өдөржингөө эрүүл байхын тулд хоол бэлдээд байна гэсэн үг биш. Хамгийн гол нь бид нар энийг мэдэхгүй дээ залхаад тэгээд яг уу зүгээр л гар дор байж байгаагаараа дэлгүүр орохороо зэрэг худалдаа авч байгаа юмнууд нь аль хэзээ нөгөө сурцсан дадлаараа ингээд яваад идэг байхгүй юу. Тэгэхээр бид нар хэрвээ мэдлэгтэй болвол надад энэ хоол зохих илүү, энэ ундааг би ууж болох илүү гэдгийг манай хөтөлбөрүүдээс мэдээд ирэхээрээ зэрэг яг уу дэлгүүрт ороод худалдаа авалт хийж байгаа юунд чинь нөгөө худалдаж авч байгаа бүтээгдэхүүнүүдийн чинь жагсаалтанд өөрчлөлт ороод ирнэ. Хөргөгчийн дотроо одоо муудгаад хайж байгаа хоолнуудын чинь үлдэгдлүүдэд өөрчлөлт ороод ирнэ. За энэ чинь нэгрээ бүр юу чинь эдийн засагтчин хүртэл нөлөөтэй. Хөргөгчний чинь одоо ариун цэвэр байхад хүртэл нөлөөтэй. Ийм одоо маш гайхалтай хөтөлбөрийг бид хоёр хийдэг байгаа. Тэгээд би энд гадаад хүмүүст ингээд
нэг бүрчлэн яриад ингэхэр зэрэг хүн болгон өөрчлөлтийг амьдрал дээр буюу одоо өөрийнхөө гал тогоон дээр өөрийнхөө амьдралын өдөр тутмын хэв маяг дээр хийгээд маш их өөрчлөлтүүдийг аваад үнэхээр баяртай байдаг. Тэгэхээр зэрэг бид хоёрын зорилго маань болохоор зэрэг монголчуудаа энэ байдлаас гаргая. Монгол ч гэсэн би 10 жил эмч хийгээд байж байхад одоо хүртэл гадаад руу залгаалтай эмчээ намайг гадаадд байж байхад эмчээ би ингээд байна. Таныг явснаас хойш ийм болоод байна гэл ингээд залгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг ерөнхийдөө манай нөгөө эрүүл мэндийг хамгаалах, эрүүл өвдөхгүй төлөө одоо хичээх энэ талын мэдлэгт нь хувир нэмэр оруулъя гэдэг одоо үнэн сэтгэлийнхөө үүднээс л ингээл дуу хоолойгоо хүргээл яваад байгаа. Ялангуяа одоо энэ хаврын цаг бид нар ч хүн чинь байгалийн амтан гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг байгалийн амтын юм болвол байгалийн амтны одоо эрхтэй системүүдийн үйл ажиллагаа нь байгалийн цагаараа зохицуулагдсан байж идэг. Тэгэхээр хавар буюу одоо яг энэ завсрын өвлөөс хавар руу шилжиж байгаа энэ цаг дээр элэг төсний цэвэрлэгээ буюу элэгний үйл ажиллагааны одоо сэргэлт идэвхтэй явагддаг ийм одоо улирал байж байгаа. Яг энэ улирал дээр элэг төсөө цэвэрлэх мэдлэгийг олж аваад элэг төсөө цэвэрлэх энэ үйлдэлийг хийснээрээ эх жил ханаад хүрэхгүй бүтэн жилжингээ одоо яг уу эрч хүчтэй байх энийг одоо сурсан мэдснээ давтаад юу яагаад явхад амьдралдаа хэрэгжүүлээд үйлдээд явхад таны насыг дор хаяж 4 жилээр уртасгах нэг удаагийн одоо нэг жилийн юундаа анхаарсан эрүүл мэндэд анхаарсан эрүүл мэндэ хамгаалсан энэ одоо үйлдэл маань нөгөө зөвөр солиод ирж штэ бид нарын өмнө нь буруу дадлуудаа зөвөр солиод ирж байгаа энэ үйлдэл маань бид нарыг те дор хаяж насыг маань 4 жилээр утгах гэдэг юм уу 4 жилээр залуужуулах энэ одоо процессыг нэмэгдүүлдэг байгаа. Тэгэхээр бид нар одоо хуучин програмуудаа мартахын тулд заавал нэг багштай байдаг юм уу заавал нэг удирдах чиглүүлэх ийм хүмүүстэй хамт хийгээд явах яг тэгэд нэг зорилго нэгтэй хамт олон нэгэнт нэг гихгүй те 5 гэхгүйгээр одоо хамт олон дотор ороод нэг зорилготойгоор үйлдэлээ хийгээд явхаар зэрэг бидний нөгөө нэг хэцүү гэж бодоод исэн юмнууд маань хэцүү байхаа болоод эхэлдэг. Үнэхээр тэрэндээ дуурлаад бие биенээсээ гарч байгаа өөрчлөлтүүдээс урам зориг аваад ирдэг юм байгаа. Тэгэхээр бид хоёр нь өнөөдрийнхөө энэ одоо лайваар юу хөрэлж ийн вэ гэхээр зэрэг хаврын одоо цагтаа уралдаж бид нарын хамгийн том үйлдвэрлэл болох одоо элэг төсөө цэвэрлэх энэ одоо үйлдэлээ хийгээч мэдлэгээ хураагаад аваач гэдэг зарыг гэдэг юм уу одоо урилгыг та бүхэндээ хүргэж байгаамаа. Тэгээд тэрнээс өмнө Гүлнараа маань юу ярьсан? Байгалийн энерги үндсэндээ одоо ингээд сэргээд ирж байгаа. Яг үнэндээ болвол нөгөө нар наашлаад гэдэг штэ тий нар уртсаад удаан хугацаагаар өдөр болоод нарны илч энерги байгаа байгаль дэлхий сэргээд ургаад ирж байгаа яг энэ цаг үедээ зэрэгцүүлээд бид нар хуучин муу одоо өгүүлжингөө итсэн махныхаа үлдэгдэл хордлого байдаг юм уу те янз бүрийн одоо шинэ жил цагаан сар гээл ус идсэн арх энэтрийн юмнуудынхаа хордлого янз бүрийн одоо хоолны дэглэм би барьдаг гэдээ явж байгаа болвол нь одоо шинэ жилээрч бай, цагаан сараарч бай те юуны одоо Валентины баяраарч бай. Тэгээд шоколад хайртай хүмүүс маань зүрхэн шоколад аваад ирэхээр идэхгүй байж болохгүй, идээд л төвчгүй идчихдэг. За тэгж жаад нэг цэвэрлэнэ гэж явж идэг. За энэ мэтийнхаа юмнуудаас бид нар цэвэрлэгдээд яг үндсэндээ бие байгалийнхны энергитэй холбож өгөх бие сэргээх тэр замыг нь бөглөрөл буюу одоо замын төгжрээ замдаар тэглээд байгаа чулуунуудыг нь арилгаж өгөх энэ процесс одоо шамдан ороорой гэж хэлмээр байна. Би өнөөдөр хүртэл яг мацаг бариад явж энэ цэвэрлэгээ хийх гээд тэгээд
та бүхнийг ч гэсэн нэгдэж одоо байгалийнхаа энергитэй байгалийнхаа яг цаг уурын энэ сэргэж байгаа одоо цэцэг дэлгэрж байгаа шиг одоо биеийнхээ эд эсийг цэцэглүүлж дэлгэрүүлэх тэр процесстой өөртөө хөрөнгө оруулах хувь нэмрээ оруулаарай гэж хэлмээр байна. За тэгээ бид нар хөрөнгө оруулалт хийхгүй л бол мэдлэггүй болвол хөрөнгө оруулалт хийн гэдгийг мэдэхгүй явж идэг тийм ээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт хийхгүй л бол бид нар мэдлэгээрээ тордохгүй л бол бидний идэрхтэн тэр зэгээрээ байж идэггүй дандаа муудж идэг. Яг гэвэл нь өнөөдөр миний ходоод өгддөг бол өнөөдөр миний цөс өгддөг бол цөс чулуутай бол цөс урах цагтаа бол бамбаа улчирхаа одоо хордлоготой эсвэл бамбаа улчирхаан гормон дутагдaltaй ийм байгаад байгаа болвол энэ нь өнөөдрийн хүртэл бидний толгойд бодож ирсэн бодол ямар програмтай байсан байна уу? Амьдралдаа хэрэгжүүлж ирсэн одоо дадал зуршлууд ямар програмаар ааваасаа ээжээсээ эмээгээсээ өвөөгөөсөө тийм ээ тэгээд амьдралын туршид энэ нийгэмшлээс олж аваад ямар програмыг суулгацсан байна уу? Тэр бүгдийн л үр дүн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр цоо шинээр өөрийгөө эхлүүлэхийн тулд өдөр тутамд хийж байгаа ядчил бодож байгаа бодол ууж байгаа усандаа те ямар хүүтэн балгаа ус вэ дэвчэн хөтлөө ам цангаад байна уучья гэж хилээд уух энэ усаар дамжаад миний эд ис сэргэж байгаа шүү дээ би эд исээ цэцэглээсэ гэж цэцэглээд ургаасаа гэж ерөөж ингээд аягтай ус руугаа шивнээд уух хоёрын ялгаа асар их байдгийн шүү. Тэгэхээр байгалийн энергитэйгээ нэгдэж өөрийнхөө организмыг одоо цэцэглүүлэх процесс нь зөв хувь нэмрээ оруулах нь хэрэгтэй байна гэж хэлмээр байна. За би чиний ярьсан юмтай чинь зөв дүүцүүлж ярьж гин үү? Эсвэл шал хүнсэнгийн юм яриад байна уу? Зөвпэна. Одоо нэг өмнө би нэг рейс хийсэн гипотиросын энэ 5 шинжтэй тэгээ аль нь чамд байна вэ гэд тэгсэн чинь тэр гипотироз нь юу юм бэ гэд маш олон хүмүүс асуусан байсан. Тэрийг тайлбарлаад аутоиммун дотроо энэ гипотироз гэдэг өвчин орд юм гэдгийг тайлбарлаад үүний үндсэн суурь шалтгаан нь өрөөсөө сая одоо энэ үзүүлээд байгаа. Энэ нөгөө дэлхийн 4 ар стандарт эмчилгээ байгаа шүү дээ. Энийг хийхгүйгээр одоо 5 дугаарт нь эмийн эмчилгээ 6 дугаарт нь месасл байгаа шүү дээ. Яг байна. Энийг тайлбарласан гэсэн. Тэгэхээр битэрийн хийж байгаа нь өрөөсөө энэ remove буюу хамгийн одоо бага жинтэй хүнд хүртэл хамгийн минимум 3 кг хүртэл бохирдол байд юм бохирдлоосоо салаагүй цагт бид нэр эрүүл болно гэж байхгүй гэдэг үндсэн товчлогоо тодорхой агуулгатай. За тэгээ биеийн тэнгийн бас нэг хэсэг нь юу шүү дээ нөгөө сэтгэлийн хүнд байдал дандаа сөрөг буруу юм бодож идэг тий дандаа хар санаж идэг дандаа шүүмжилж идэг юу гэдгийг тийм негатив юмыг тэгээд явж байгаа чинь бас яг уу маш их хүнд байдгийг шүү дээ ялангуяа өөрийн организмыг маш их хүндрүүлж идэг одоо зүгээр нэг хөнгөн идийг хүлээгээд авчих юмыг бид нар сэтгэлээрээ маш их хөндрүүлж бодож идэг. Тэгэхээр манай хөтөлбөрийн хамгийн ихний модуль нь одоо сэтгэлэн биеэ цэвэрлэх буюу одоо сэтгэл дотор байж байгаа өмнө нь гомдсон, шархалцсан, бүр хүүхэд ахуй шархнаасаа хүртэл идэгрээд хөнгөрөөд тэгээд ирэхэр зэрэг бидний бие хөнгөрөөд явдаг. Тэгэхээр хавар олоод нар ээгээд цэцгэс дэлгэрээд шууд зэргээд гой дууга шууд дуулаад ингээд байж хахад сэтгэл нь баясаж чаддгүй хүн байдаг те. Энэ мэдрээсээ болоод өөрийгөө анзаарч мэдэхгүй би ийм байгаад ихтэй гэдгийг мэдэхгүй хүмүүс байж идэг. Тэгэхээр энэ бүгдийг нэг анзаарч өөрлөгөө те анхаарлаа төвлөрүүлж би нэрээ юу бодоод идгийг би юунд дуртай те би ямар юмд баярлдгийг би ямар юмд гомдчихсан ямар юм надад таалагддаггүй гэдгийг хүртэл шинжиж те бид нар зүгээр л үлсэж байгаа болохоор хоол идээд байгаа юм уу те эсвэл энэ хоолнд би дуртай болохоор идээд байгаа юм уу гэдэг дээр хүртэл анализ дүн шинжилгээ хийх энэ боломжийг манай хөтөлбөрөөр дамжиж олж авдаг байгаа хүмүүс үнэхээр одоо эхний модуль дээрээсээ сэтгэл нь хөнгөрөөл тэгэл өстой нэрээ би ийм байна гэж бодоагүй гээд өчигдөр нэрээ нэг гоё юм боллоо. Яасан гэсэн би намар нөгөө Монголд явж байхдаа манай нэг 80 гарсан наг зах байдаг. Нөгөөдөлтөөгөө юугаар уцаар цагаасаар хийхгүй юу?
амар мэндийн мэдээ золгоод ингэсэн чинь за би стандараа чиний зөвлгөө даалгаврыг тухайн үед ярьж явах чинь үнэмшмээргүй л байсан. Тэгсэн чинь зэрэг бүр чиний даалгавраар ингэж ирсэн чинь зүүд нойр хүртэл яагаад бүр дэлэн хутагттай уулзж ийн гэж зүүдлээд тэгээд бүр юу яасан чинь нөгөө сэтгэлэн бие цэвэрлээд ирсэн чинь тийм өөрчлөлт орж ийн. Тэгээ би одоо итгээд эхэлсэн. Миний насаараа өтгөн хатдаг байсан чинь миний өтгөн хатгаа болцсон. Тэгээд нөгөө илэгний жоохон асуудал таахгүй юу? Тэгсэн чинь зэрэг нөгөө илэгний асуудлууд маань юу яагаад царай харлаад тэгээд нэг жоохон юу яагаад ийсэн чинь царай төрсөн бүр гэрэлтэй тос таагаад нэг гоё болцсон байлээ. Тэгсэн чинь одоо 80 гарсан хүн маань 9 сард би нөгөө Монголд очихдоо нэг хальт юу яагаад орж нэг цаа унд уугаад нэг амар мэндийн мэдээлэл гаргахад манай би өмнө нь бас нэг лайв дээр илүү вебинар дээр ярьж ирсэн та. Тэгсэн чинь 10 хэдэн настай байхад нөгөө нэг мориноос унаад бөөр нүвддэг болцсон. Одоо би бөөр муутай гэдээ яриад үйжсэн гэд нэг ярьжсэн. Тэр хүн байна одоо бүр бөөр нүвдгөө байлоод өтгөн натгаа байлоод ийлгэн юу яхаа байлоод тэгээ би 2 цагийн дотор би танд ийм гоё нөлөө үзүүлсэн байж тээ гэсэн чинь одоо бүр намайг шүтээд дээрэс нь 2 охиноо уруу татаад 2 охин нь хүртэл аав нь сайжрангууд чинь улан баярлаад тэгээд эдгээр чи одоо нөгөө юу аав нь одоо илэгнээ юм уу хавдар мавдар болох гэж байна гэдэг яагаад гэсэн байхгүй юу? Санаа сэтгэл нь үүмрэл одоо хим эмчилгээ хийх үү судас модсаар бас нэг удаа энтер боолгож малгаж исэн энтер гэсэн чинь зэрэг бүр хид дахин 2-3 удаа судас боолгосон одоо бараг л ингээл явах гэсэн чинь нөгөө хүн чинь бүр сэргээд тэгээ одоо дахиад нэг 2-3 юмны судсын боон гэж энтер гэж ярьсан чинь нөгөөхөгөө ч хийлгээгүй бүр царай гэрэлтээд идэгрээд цаан чинь бүр гоё юм болоод бид хоёр чинь өчигдөр утсаар ястаа нэг сайхан гоё мэдээ сонсож яалаач гэдэг. Тэгэд 80 гарсан хүн хүртэл өөр дээрээ хэрэгжүүлээд 80 гарсан хүний итгэл үнэмшил тийм ээ 30 40 50 хүний итгэл үнэмшлээс чинь хамаагүй бүх байхгүй юу? Өшөө 30 40 жилээр бэхжсэн итгэл үнэмшил байгаа даахгүй юу? Тэгэхэд хүн хүсвэл энэ итгэл үнэмшлээ сэтгэлээ өөрөө эмчилж болдгийм байна. Бүр яриад байгаа юм чинь хүн чинь өөрийгөө эмчилж болдгийм байна гэдэг чамаг хэлгээр зэрэг энэ арайчтай гэж бодож исэн чинь нэрээ болдгийм байна гэдээ яриад байгаа байхгүй юу? Тэгээд би өөр юу ч байгаагүй эмнэлэг дамжгаар яваагүй одоо ийм сайхан болоод байж ийн гэж цагаан сарын цалгалт юу онлайн цалгалт хийхгээ ярьсан чинь тийм гоё мэдээ надад дуулгалаа. Тэгээ би 2-3 номыг хэлсэн номнуудыг чинь би худалдаж авсан. 6 ном худалдаж авсан. Би одоо 4-ийг нь бүр нам уншсан, 2 дахиж уншсан. 5 дахьыгаа талдаа ороо явж ийн гэж бүр өстэй нэрээ. Тайлг нь жигж байгаа юм чи. Ямар гоё юм бэ гэ та минь өстэй нэрээ. Вүү гээл өстэй. Үнэхээр гоё байлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг 80 хүрсэн хүн гацсан хүн хүртэл ингэж хийж болж байхад манай нөхдүүд маань манай группийн залуучууд маань өөрсдийгөө эртнээс одоо тэ 80 гацсан хойно одоо өвдсөн хойно өчнөө зовцсон хойно биш өмнөөс нь урьдчилж юу яахын төлөө өөрийгөө эрүүл байлгахын төлөө өвдсөн хойно эмчилж гэж зааж явах биш эрүүл байлгахын төлөө юу яагаад ихлвэл зардал мөнгөнд гэсэн цаг хугацаанд гэсэн маш богино одоо бага зардал мөнгөтэйгээр богино хугацаанд та эрүүл бие бүтээх боломжтой шүү гэдгийг нэмж хэлмээр байна. Тэрнээс гадна ангаах ухаан бол өмнө нь дандаа өвчнийг судалдаг байсан. Бид нар хавдрыг судлаад хавдрыг л эмчилэх гэж явдаг байсан болохоос биш хавдраггүй болохын төлөө ерөөсөө юмнуудыг хийдэггүй байсан байхгүй. Тэгэл идэж уудгаа ууж яаж хийж явж байгаа л тэгэл нэг мэдхэд өвдчихнэ. Өвдсөн хойно тэрнийг эмчлэх арга сайн эм юу вэ? Сайн эмч юу вэ? Сайн доктор юу вэ? Юу илээ? Марам юу вэ? Үгүй бол сайн одоо бөө зам хаана юу вэ нүү?
Тэгэл одоо хамаг мөнгөө бараалтай хөх од руу эсвэл одоо Бээжин рүү эсвэл Солонгос руу эсвэл Япон, Америк руу, Турк руу гэл ингээл явдаг. Энд чинь эмчилгээд яваад байгаа болохоос биш эрүүл байх гээд яваад байгаа юм юу илээ? Эрүүл биеэ хамгаалах гээд яваад байгаа юм биш байхгүй юу? Тэгэхээр энэ одоо цэг дээр хүрэхээсээ өмнө бид нар бүх юмыг гартаа авах боломжтой байна. Маш энгийн аргаар. Ерөөсөө л сэтгэл бодол тэгээд хөргөгчөө хянснараа бид нар эрүүл байх гэдэг нэг гэдэг маш энгийн юмыг явах гэдэг хүмүүс биднээс асуудیں۔ Тэ та нар тэгээд сүлжээний юм зард юм аа. Бид хоёр ерөөсөө сүлжээний юм санал болгодоггүй байгаа. Өөрөө өөрийгөө эрүүл одоо хамгаалж байлгах тэр л арга замыг зааж өгдөг байгаа. Тэр л юмнууд чиглүүлдэг байгаа гэдгийг нэмээд хэлчихвэр санагдаа тий. Өглөө одоо өнөөдөр 3 сарын хөтөлбөр маань эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь өнөөдөр энэ сар их дээр орсон нэг сайхан бүсгээ өглөө мессежчээд байгаа байхгүй юу? Одоо групп чатанда. Тэрэн дээр одоо групп дээрээ эрүүл бие бүтээх нууц гээд групп байгаа шүү дээ. Тэр группийнхаа 5 хоногийн бэлэг хичээл байдаг өнгөө. Тэрнийхээ бясалгалыг сонсоод төсний ургацагтай байсан тэр маань алга болцсон. Гэ бичсэн. Би бүр гайхаад. Би баг өөрөө шок. Тэгсэн чинь тэгээ бодохоор зүгээр өнгөө хичээл дотроо хүртэл эдгэрэх боломжтой. Хүний нөгөө итгэл үнэмшил гэдэг зүйл чинь хаана байна вэ гэдгээсээ шалтгаалаад ямархуу зүйлийг би авах уу, ямархуу зүйлийг би хаях вэ гэдгийг бид нар мэддэхгүй байгаа байхгүй юу? Энэ л энгийн аргуудаар бид нар өөрсдийгөө эрүүлжүүлдэг байгаа. Эрүүл болгодог байгаа. Энэ эрүүлжүүлдэг гэдэг нь одоо энэ миний аманд орчод ахын нөгөөд юунд ороод нэг эрүүлжээд гардыг шүү дээ архи уучаал. Тэр шиг санагдаад ах юм бүр дахиад орч ирээ. Эрүүл бие бүтээдэг байгаа гэж. Харин тийм хэлэхгүй гэсэн мөртлөө хэлчихэд ах юм. Тэгээ эрүүл бие бүтээдэг байгаа. Тэрэн шиг хөтөлбөр дээр болохоор илүү өөр одоо зүгээр л энгийн аргуудыг хийлгүүлдэг. Тэрэн дээр чамаас ямар нэгэн мөнгө төгрөг, цаг хугацаа одоо энерги зарцуулагдахгүй бид нар зөвхөн жижигхэн тийм одоо миний зөв штэ гэж бодож идэг тэр нэг итгэл үнэмшлийг энэ байж болохгүй байж болох юм биш тий гэдэг итгэл үнэмшлэрэл солихын хооронд л чиний тий би дээр үүсэт байгаа тэрнийг зовиртой байгаа хэсэг чинь арилаад байгаа байхгүй юу? Энийг л хийгээд байгаа гэсэн үг. Энэ энергийн эмчилгээг хийгээд байгаамаа гэсэн үг. Тийм ээ. Дөнгө сая би ажил дээр байгаа байхгүй юу? Тэгээд дөнгө сая бас нэг өвчтөн маань эмчилгээ хийлгээд гарч байгаа байхгүй юу? Тэгээ яасан гэсэн чинь зэрэг уушигны маш хүнд одоо бүр 3 сар юу яагаад 3 сарын өмнө юу руу явсан. Дубай руу явсан. Охин дээр очиж үлжээд ирнэ гэд явсан байхгүй юу? Дулаахан газар руу. Тэгсэн чинь 3 сар ханаадтай байж байгаа. Уушиг нь бүр юу яатсан те. Хол аам авах юм байхгүй хар гэд. 3 сарын эндээс ихтэй сараа гэдэг байгаа байхгүй. Тэгэд яриад ингэсэн чинь зэрэг өнгөрсөн 101 юу хийнэ гэд хамтарсан бизнес хийнэ гэд нэг бүсгүйтэй хамтраад бизнес хийх гээд хөрөнгөө нийлүүлсэн чинь зэрэг нөгөө хамтран гэжсэн хүн нь хуйлахтаад нөгөө оруулсан хөрөнгийг нь аваад мөнгийг нь аваад явцсан. Тэгэд хаширт ерөөсөө нөгөө нэг евро Дубай руу явахын өмнө хаширтайгаа нэлээд гүнзгий хэрүүл хийсэн байгаа. Тэг нөгөө мөнгнөөс олж гүнзгий хэрүүл хийгээд тэгээд нөгөөдхнөөсөө болоод одоо хүн итгэж яхад арайчтай гэдэг гомдлыг хийсэн байгаа байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод 3 сар өвдцэн. 3 сар өвдцэн. 97 хоног байгаа. Тэгээ 7 хоног 3 удаа энэ 7 хоногт 3 удаа надтай уулзаж байгаа байхгүй юу. Тэгээ өнөөдөр бүр шаал өөр болчихсон орж ирсэн нэгтгэж. Тэ шаал өөр болчихсон. Миний одоо зөвхөн энэ юу хэсэг дээр л энэ нэг хоолой хэсэг дээр л гिचхмаар нийгэм байгаад байна. Түүнээс бүр энэ нөгөө юунаас бронхоос гах гэдээс юмнууд нь гайгүй болчихлоо.
Тэгээ сая эмчилгээгээ хийлгээ дахиад явж байгаа байхгүй юу. Мгм. Тэгэхээр зэрэг энэ гомдолт юм гэдэг чинь ямар хэцүү юм бэ? Тэгэхээр дүнгиж одоо хагас жилийн гомдолт 3 сар босож чадахгүй ханиадтай юм шиг ийм байдалд хүртэл тэр хүнийг зааж байгаа байхгүй юу. Тэгээд ярилцаад ингээд ирэхээр юу байсан бэ гэхээр ерөөсөө л тэр мөнгнөөс болж бас багч мөнгө биш юм байна л да. Бас аргагүй л байгаа байхгүй. Тэгээ би асуусан. Чи 3 сар ингээд зовж гинөө. 3 сар чи ажиллаа хийж чадахгүй Дубайд очиод ингээд охиноороо асруулаад ингээд байж гинөө. Уул нь бол зугаалж өвлийг тэнд байх гэсэн чинь зэрэг сүүлдээ бүр охин нь та ч одоо ямар өвчин туссан юм бэ гэд гэртээ байлгахгүй хажуу талдаа байр хөлсөлж тусад нь оруулсан гэж байгаа байхгүй. Тэгээд тэрэнд нь дахиад гомдсон. Намайг тусад нь байлгаж. Тэгээд бүр учир зүггүй ханиалгаад ахаар чинь зэрэг нөгөөдөл нөхцөлийн одоо яатсан бол сүрээ мөрөө явуулсан юм болов энэ тэрийгээд. Тэгээд энд чинь нөгөө даатгал матгал байхгүй амарч явж байгаа хүн чинь юу яцсан байгаа байхгүй. Нөгөө эмч хэмжээр үзүүлэхгүй. Тэгж яж чад ирлээ. Тэгээ ирээд 3 сарын тэтгэж чадаагүй юм энд хурж ирээд 3 удаа сараа дээр ирээл идэгч юм гээд яриад байгаа байхгүй. Итгэжтэй би одоо баг одоо энэ дээр л нэг жижигхэн нэг юм байгаа тийм гээд яриад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөд миний тэндээс олсон юм зүгээр яг энэ юуных нь одоо энергийн блокийг арилгаж зүү тавьж өгч байгаа. Тэгэл зүүг тавьчихад хүлээгээ сууж явах хоорондоо нөгөөдхөд ярьж сэтгэл хөдлөл хийж байгаа. Тэгэхээр сэтгэл хөдлөл хийж явах явцдаа нөгөө юунд нь бичигдсэн програм буюу тэр гомдлын програмыг арилгаж байгаа. Тэгэл нөгөөд чинь сэп гээд ирчихэ. Тэгэхээр сараа ид шидтэй юм шиг энэ хүмүүс хүлээж аваад байгаа байхгүй юу? Яг сараа ид шидтэй биш. Тэ? Гүлнараа ид шидтэй биш. Ид шидэн чи өөрөө аахгүй юу? Ид шидэн чи өөрөө. Зүг бодоод зүг хийгээд ирэх юм бол чи өөрөө энэ ижлийг бүтээж чадна. Хавдраас идэхцээ сая хүн дэлхийд даяар байна. Тэр хүн өөрийнхөө ид шидийг ашигласан байхгүй юу? Тэгэхээр чамд ч гэсэн ид шидийг ашиглах боломжийг олгож байгаа гэдгийг бас хэлэх нь таатай баха. Таатай байна гэх юм уу? За өнөөдрийн лайвыг ингээд өндөрлөе бараг цаг гарan дээр ярьчлаа. Таад маань амжаад өнөөдөр чинь эртэж болжморын сүүлийн өдөр штэ. Эртэж болжмордоо багтаад өнөөдөртөө бүр түлээд ороод ирэх юм бол тэгвэл галт тэрэг уг нь бол хөдөлчих гээд байна. За. Уйсаа галт тэрэг хөдөлсөн чи өнөөдөр. Тэгээ маргаашнаас нөгөө өндөрсөх гээд байгаа байхгүй юу? Тийм учраас хаврын цэвэрлэгээндээ бие цэвэрлээд тэ эрүүл хөнгөн биетэй болоод цаашдаа ажил амьдрал бизнес карьер юу вэ тэ тэр болох нэг өөр нь одоо авч явхад хөнгөхнөр нь шийдэхэд ажил амьдралаа гэр бүлээ инээдхөр баяр ирч хүчээр цалгисан байлгахын тулд зөвхөн тэр болгоно өрөөсөө чиний эрүүл мэндтэй чинь шууд холбоотой байгаамаа гэж хэлээд өндөрлөхөө те. За тэгээд одоо гарч байгаа энэ элдв эрдэнэт модон могой жилдээ бүгдээрээ те мод мэд урган сөндөрлөж ногоор нь цэцэглэж хүн болгоныг хүчил дөрөвчээр ханган баясгадаг шиг чичгсэн өөрийнхөө амьдралыг одоо цэцэглүүлэн баясгах үр хөвгтүүдтэй зүвийг үлгэрлэн зүвийг дадуулан жаргах тэр байна. За одоо орж ирлээ. Дуудлага орж ирээд явчихлаа. Дуудлага орж ирээд тасалж би нөгөөг ажил дээрээс уцаар орж байгаа болохоор зэрэг. Тэгэхээр зэрэг мод мэт урган одоо цэцэглэж үр хөвгтүүдээ одоо зүвийг дадуулж зүвөөр үлгэрлэх тэр их одоо гайхалтай үйлс нь манай энэ хөтөлбөрөөр эхлэх болтугай. Тэгээд цаашид улам дэвжин дэлгэрэх болтугай гэж өрөөе. За тэгээд хөтөлбөрт орж амжихгүй байгаа, галт тэрэг нь сууж амжихгүй байгаа хүмүүстэй ч гэсэн яг уу ажил үйлс нь өөдрөг гигэн юу сансан 9 цагаан хүсэл нь сэтгэлжлэн бүтгийн гэгэн өрөөлийг өргөөд өнөөдрийн энэхүү лайва
Өндөрлөө. Тэгээд сайн сайхныг хүсье. Баяртай.